Богмолын мэлзэн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам. Богмолын мэлзэн өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? Малчин та өөрийн хувийн өмч болох малаа байнгын хариулга малалгаатай байлгах. Отор нүүдэл хийхдээ харьяалах мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс зөвлөмж, чиглэл авах, малаа хотлуулах, бэлчээх, хариулахдаа малаа байнга ажиглах. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан үүргээ биелүүлж, малаа товлсон цагт дархлаажуулалтанд хамруулах. Хээлтүүлэгч мал авахдаа харьяалах мал эмнэлгийн байгууллагаас зөвлөгөө авах. Шаардлагатай тохиолдолд шинжилгээнд хамруулах. Танай бэлчээр нутгаар мал бүхий айлын нүүдэл дамжин өнгөрөх, эсвэл ирж бууж байгаа тохиолдолд хаанаас хаашаа нүүж байгаа зэргийг тодруулж асууж байх. Шаардлагатай тохиолдолд мал эмнэлэгт мэдээлэл өгөх. Таны болон хөрш сэргэлдээ айлт богмолын мэлзэн өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ? Мал олноороо өвчлсөн, хорогдсон тохиолдолд 12 цагийн дотор харьяалах мал эмнэлгийн үйлчилгээний нэгж мал эмнэлгийн тасагт мэдээлэх нь таны хуулиар хүлээсэн үүрэг юм. Түүнчлэн богмолын мэлзэн өвчний шинж тэмдэг бүхий малыг бусад сүргээс тусгаарлах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлнэ. Малын эмчид мэдээлэл хүргэсний дараа хүн малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, дуудлагын дагуу холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхийг хүлээнэ. Ойр орчмын малчтад малаа өвчлсөн талаарх сэрэмжлүүлэг мэдээллийг утсаар болон хүнээр дамжуулан хөргүүлэх. Сүүлийн 14 хоногийн хугацаанд хийсэн шилжилт хөдөлгөөн зэрэг мэдээллийг үнэн бодитоор мэдээлэх нь уг өвчнөд олон айл өрхийн мал өртөх, халдвар цаашид дамжин тархах эрсдлийг бууруулах боломжийг бүрдүүлнэ. Нутаг орноо малын гоц халдварт өвчнөөс хамгаалахад малчин таны үүрэг оролцоо маш чухал.